Нэг За сайн бацгаана. Өнөөдөр Beauty God-тай хамт арьс арчилгааныхаа 8 дарааллыг хамтдаа хийцгээе. Одоо мейкапа арилгахтаа хамгийн ихэд мэдээж мицеллер усаараа би арчдаг. Мицеллер ус ашиглахгүй болохоор ер нь аяга дутуу санагдаад байдаг. Ихэнх мицеллер уснууд ер нь спирттэй агуулмжтай байдаг штэ. Тийм болохоор ер нь арьсыг давхар хуурайшуулад идэв юм шиг санагддаг. Харин энэ одоо Beauty God-ийн мицеллер ус нь болохоор 8 төрлийн гиалуроны хүчилтэй ургамлын гаралтай ийм зөөлөн найрлагтай цэвэрлэгч байгаа. Айгу хурдан цэвэрлдэг, айгу сайн цэвэрлдэг болохоор надад айгу таалагдаад байдیں۔ Нүдний будаг болон уруулын будгийг давхар айгу сайн арилгадаг юм билээ. За хоёр дахь алхам болвол ийм cleansing oil байгаа. Beauty God-ийн шинэ бүтээгдэхүүн гэсэн одоо анх удаага туршиж үзэх гэж байна. Ер нь бол айгуу сайн гүнээс цэвэрлдэг. Гэтэ нэг хамарны батгах гэдэг юм уу эсвэл тухны батганууд гэдэг шүү дээ. Тэр батганууд дээр яг ингээд 1-2 минут ингээд зөөлөн иллэг хийгээд өгөх юм бол нуугдсан байсан батганууд нь бүм гараад ирдэг. Beauty God-ийн тосон цэвэрлэгчний онцлог гэх юм бол SPF буюу нарны хит ягаан туяаг бол гүнээс нь цэвэрлдэг ийм үйлчлэгээтэй байгаа. Тэгэхээр одоо нарны тос төрсөн үед сайн цэвэрлж нартай бүр ингээ бөмбөрөд гараад ирчихлээ. Өөртөө тохирсон тосон цэвэрлэгчээ цэвэрлэх юм бол арьс бол аюу гой глоуи харагдах үндэс болж өгдөг гэж боддог. Ер нь өдөр болгон тосон цэвэрлэгчээрээ байнга цэвэрлээд. За 3 дахь алхам болвол хөөсөн цэвэрлэгч байгаа. Миний бас хамгийн дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг. Үнэргүү дээрээс нь аюу тийм зөөлгөн санагдаад байдаг. Бусад одоо жишээлбэл зарим хөөсөн цэвэрлэгчнэрээр цэвэрлэхээр цэвэрлсний дараа юм хатсан мэдрэмж аваад идэх байхгүй юм хуурайшсан мэдрэмж. Энэ болохоор тийм мэдрэмж төрүүлдэггүй. Айгүй юм нэг юм ихтүүтэй мэдрэмж төрүүлээд идэх. Тийм болохоор айгүй дуртай. Тосон цэвэрлэгч бол яг нэг яг будгийг чинь задалж өгдөг. Харин хөөсөн цэвэрлэгч болохоор илүү гүн дахиж цэвэрлж өгдөг болохоор хоёр буюу дабл клинсийг заавал хийх хэрэгтэй байдаг шүү. За дараагийн 4 дахь алхам бол чигшүүлэгч мист байгаа. За Beauty God-ийн мистийг бол бүр байнга хэрэгэлдэг. 8 төрлийн гиалуроны хүчилтэй эмзэг мэдрэмтгий арьсанд зориулсан арьсыг чигшүүлэх үйлчилгээтэй. Тэгээ хамгийн гоё нь энэ мистийн цацлах нь аюу гоё нарийнхан ширхэгтэй гардаг. Ийм мананцар үүсгдэг. Тийм болохоор надад маш их таалагддаг. Тэгээд зөвхөн арьс арчилгааны дараач гэлтгүй би бас нүрэ бууцсныхаа дараа татчихдаг. Аюу тийм чигшилтэй гоё мэдрэмж төрүүлдэг гэх юм уу. За мистик хэрэглэснийхаа дараа 5 дахь алхам буюу ийм шит маск байгаа. Энэхүү маск нь болохоор ийм гээлэн бүтэцтэй. Тэгээд арьсыг чангаруулж, арьсны өнгийг жигд толгоор өнгөтэй болгох мөн хамгийн гол нь гүн чигшүүлэх үйлчилгээтэй байгаа. За маска тавьчлаа. 15 минутын дараа маска авна. Тэгээ маска авсны дараа арьс илүү гоё чиглэг. Тэгээд мейкап хийхэд ч гэсэндээ яг ийм арьс нь ингээ бэлтгэгдсэн маш гоё юм булбараа болсон байх болно. За 15 минут боллоо. Одоо хамтдаа маска авцгаая. Тарам. Явраа. Чиглэг болсон мэдрэмж төрж байна. За миний хамгийн дуртай хэсэг буюу цайруулах серум байна. За тэгээд серумын хувьд гэх юм бол ерөнхийдөө охтууд маань, эмэгтэйчүүд маань ер нь 2-3 туслыг буюу яг таарсан тохирсон хэмжээндээ арьсандаа төрхөл илүү үр дүнтэй байдаг. Тэгэхгүй нөгөө хитрхи их хэрэглээд, хитрхи их шахаж хэрэглээл илүү зузаан төрхөх тусам илүү үр дүнгээ өгнө гэж бодож андуураад байдаг. Энэ бол бас өрөөсгөл ойлголт шүү. За хамгийн сүүлийнх нь болохоор Moisture Oil буюу мөн Beauty God-ийн ийм цайруулах тос байгаа. Ер нь бол би ийм нөгөө нэг Beauty God-ийн цайруулах багцныханд нөгөө нэг савлгаанд амар дуртай нэг юм амар girly санагдаад байдیں۔ Энэхүү тосны онцлог нь гэх юм бол ер нь аягүй өтгөн бүтэцтэй байгаа. Тэгээд арьс арчилгааныхаа хамгийн сүүлийн алхам буюу энэ тижэл өгөх тосон дээр өтгөн бүтэцтэй тос түрхснээр арьсан дээр ийм хамгаалтын давхарг үүсгдэг. Тэгээд мөн арьсыг илүү гоё ийм
булбраа зөөлөн болгодог байгаа. Тэгээд буцаад одоо маргааш өглөө ч юм уу те morning skincare хийхдээ арай жоохон зөөлөн бүлээн усаар угаах хэрэгтэй байдаг шүү. Хэд халуун усаар угаах юм бол арьс буцаад бас хуурайшгаад байдаг хандлагатай байдаг. За миний арьс арчилгаа ингээд дууслаа. Яг энэхүү дараалалаар би өдөр болгон арьс арчилгаагаа хийдэг. Тэгээ будгаа арилгаад мөн арьс маань яг амархад бэлэн болцсон байна. Арьс минь цэвэр зөөлөн гэрэлтсэн. Яг л Beauty God шиг. Beauty God гоо үзэсгэлэн тодруулна.